Сайн байцгааны намайг Батхуйгийн Баццэг гэдэг дорнот их сургуулийн бага ангийн багшаар төгссөн. Одоо 5 дахь жилдээ ажиллаж байна. 5 дахь ангийн нэг удаа төгсөж одоо 2 дахь ангитай ажиллаж байна. Ажил мэргэжилтэд оруулсан хувь нэмэр. Жил бүр нэг хичээлийн хөтөлбөр бичих уралдаанд амжилттай оролцдог. 2024 онд сургуулийн ур чадварын уралдаанд тэргүүн байрлуулсан. Шинэлэг санаа. Номтой нөхөрлүүлэх аян зохион байгуулж ангидаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Зөвчлөлт. Даасан ангийн сурагчид нь төвшин тогтоох шалгалт болон цээж жижигэн дүнгээр агсан үнэлгээтэй байна. Багаар хамтарч 4 судалгаат хичээл заасан. Ганцаарчлан 3 хичээл зааж багш нарт түгээсэн. Ахмадаасаа суралцсан үйл ажиллагаанд жил бүр амжилттай оролцож сайн үнэлэмж авсан. Заах арга барил. Алдаагүй бичвэл сурахын тулд цээж жижиг тогтмол бичүүлж мөн өдөр бүр 5 илэрхийлэл бодуулснаар сурагчдын бичих болон бодох чадварт ахиц гарч байна. Зайн сургалт. Кенгуру олимпиадад сурагчтай амжилттай оролцуулж 1-р зэрэг 2 сурагч, 3-р зэрэг 7 сурагч авсан. Мөн Word Wall, KineMaster, Canva, MatGames, Google Meet ашиглан хичээл сургалтыг явуулж ирсэн. Теле хичээл үзэж буй байдлыг бүртгэн даалгавар шалгаж хариуг хувь чатаар илгэн зөвлөмж өгч ажилласан. Бидалтын 7 хоногийн төлөвлөгөө гаргаж ажилласан мөн ангийн пэйж хуудас ажиллуулж хичээл сургалттай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байсан. Намрын спартакиадад жил бүр сурагчтай амжилттай оролцуулж нийт 10 сурагч шагналд байр эзэлсэн байна. Нийгмийн идэвх. Аливаа уралдаан тэмцээнд идэвх зүтгэлтэй амжилттай оролцдог. Сайн дурын үйл ажиллагааны оролцоо. Аливаа хандивт байнга нэгдэж бага сургуулийн бүтээн байгуулалтад оролцсон. Багаар хамтран ажиллах. Багаараа нэг хичээлийн хөтөлбөр 6 удаа, судалгаат хичээл 6 удаа, илтгэл 5 удаа хэлэлцүүлсэн мөн волейболын 7 дахь удаагийн тэмцээнийг эцэг эхтэйгээ хамтран зохион байгуулсан. Эцэг эхийн өдөрлөгөөр бүтээж уншлага, арга зүйн туршлагаа хуваалцсан. Уншвал. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр өмнөх жилүүдээс бүх үзүүлэлтээр агсан байна. Математикийн баяр 2024 стандарт бодлогын уралдаанд сурагч Бунцэг тэргүүн байр, Элбэг тусгай байр эзэлж цалингийн 20% шагнуулсан. 2023-аас 2024 онд авсан шагналуудаас онцгойлон дурдвал 2024 онд сумын засаг даргын жуух бичиг, 2024 онд заа гаргач тэмдгээр шагнагдсан. Хүүхэд бүрийн сурах арга барилыг дэмжих. Гүйцэтгэлийн үнэлгээний суралцагчийн сурлагын ахиц жил бүр агсан түвшинтэй байна. Багшлах арга зүйгээ хэрхэн хөгжүүлэх. A+CGMN болон бусад сургалтуудад амжилттай суралцаж төгсөн батламж авсан. Нийт 43 сургалтад хамрагдаж арга зүйгээ сайжруулан ажиллаж байна. Боловсролын салбарт оруулах хувь нэмэр. Ээлжид хичээлийг чанартай заах, сурагчдын хүмүүжил төлөвшөлд анхаарах, ёс зүйтэй иргэн болгох, сурагчдыг хоцролгүй сургах зорилготой. Нэг ном, нэг үзэг, нэг хүүхэд, нэг багш дэлхийг өөрчилнө.